За сайн байцгаана уу? Өнөөдөр генийн дэлгүүрийн уншлага хийх гэж байна. За би сая найзтай зориулаад яг сэтгэлийн бүнд ер нь хэлэх зүйл юу вэ гэдгийг төвлөрж байгаад нэлээд сайхан худалдаж бичлээ. Тэгээд тэр бичснээ бас хуваалцъя гэж шийдлээ. За тэрийг бол тусад нь оруулна. Тэгэхээр одоо юу их чинь вэ гэхээр найзынхаа генийн дэлгүүр буюу яг өөрийнх нь төрсөн он сар өдөр байршлаар генетик профайлыг энэ унших гэж байна. За ер нь ингээд бусдын уншлага бусад генийн дэлгүүрүүдийг уншихад хүртэл ингээд хүн өөрт ямар нэг зүйлийг өөрөөсөө олж харж миний дотор ингээд гарах гэдсэн зүйлүүд сэтэрдэг ч юм уу. Бид бүгдээрээ эцсийн дүндээ явж нэг учраас өөр хүнийхч гэлтгүй бүгд л одоо нөлөөлж хүрч байдаг. За тэгээд найз маань 1994 оны 4 сарын 24-нд төрсөн. Тэгэхээр ерөнхийдөө энэ түлхүүрийнх нь одоо сүүдэр хэсэг буюу давж гарах ёстой тэр зүйл нь бол сорилт байгаа. За тэрхүү сорилтоо даваад гарчих юм бол бэлэг шинж чанар нь одоо бүтээлч чанарыг бий болгоно. За бүтээлч чанараасаа цаашаа хитээчих юм бол хүн өөрийнхөө одоо охь чанар, өөрийн охь мөн чанартай хүрнэ гэсэн ийм ерөнхий түлхүүрийн гол тайлал нь бол энэ гурван үгээр илэрхийлэгдэж байна. За би ер нь бол түлхүүрийн уншлага хийхдээ хамгийн ихний идэвхжлийн нэр буюу тэр хүнийг идэвхжүүлэх, өөрлөө нь оруулах тэр гол 4 түлхүүрийг товчхон уншдаг. За тэрнээс цаашаа тэгээд өөрийнхөө дотоод сэтгэлийн гүнтийг ажиллах, сугрын эрэмб, суудын эрэмб гээд бас 2 хэсгүүд байдаг. За эхний түлхүүр нь 27, 28, 41, 31 гэсэн ийм 4 түлхүүрийг уншина. За эхнийх нь миний амьдралын ажил буюу миний хийх гэж ирсэн зүйл юу вэ гэсэн хэсэг. Таны амьдрал бусдад дэм болж асран халамжлагтай холбоотой боловч ингэхдээ хизээч өөрийгөө зольж болохгүй. Та юун туруунд эхлээд өөртөө өгөхөд суралцах ёстой. Өөрийнхөө аюулгүй байдлыг бүтээн байгуулсны дараа сая бусдад ирч хүч бэлгэлэх боломж бүрдэнэ. Чин зүрхэн дэх үйлчлэлийн хүслээ гадагшлуулахгүй л бол таны амьдралд жинхэнэ утга учир үгүй мэт санагдана. Бусдыг инэрч өгдөг учраас та хөрөнгө оруулалт хийх жинхэнэ авьяастай нэгэн. Иймд хөрөнгө оруулалт хийх чадвараа эргэлзэхгүй тэр чадвартаа найдаж болно. Та хизээ ямагт тусламж авах цаг нь болсон хүмүүс эсвэл тусламж өгөөч нэмэргүй хүмүүсийг ялгаж таних чадвартай. Бусдад туслах гэсэн таны санаа зорилго ямар нэгэн магтаал, сайрхал, хувийн сонирхлоос биш харин цэвэр ариун байх учиртай. Таны хувьд зөв бус шалтгаанаар бусдад тусалснаас хувиа хичээсэн дээр. Учир нь ингэснээр хэдий гаднаа сайн сайхных хийх дүртэй боловч бусдын хохирогч сэтгэхүйг хооллож түүнээсээ болж өөрийгөө зовоох шалтак бүтээж буй хэрэг. Дараагийн түлхүүр нь 28.
Миний хувьсал буюу миний суралцах гэж ирсэн зүйл юу вэ? 28 дахь гэрийн дэлгүүр ба түүний сүүдэр хэсгээр дамжуулан та өөрийнхөө амь амьдралыг хэр зэрэг гүн гүнзгий хүлээн зөвшөөрдөг болохоо олж таних боломжтой. 28 дахь сүүдэр ба бэлэг нь бидний дотоод зорилго, эрүүл мэнд, инх тунх байдалтай холбоотой учраас та эрч хүчээ алдаж сэтгэлийн тэнхээгүй болох үедээ түүнийг яагаад энд ирснээ мартаж замаасаа хазаасны тэмдэг хэмээн ойлгож болно. Амьдрал танд юу ч өгсөн байх хамаагүй. Та энэ амьдралын дуйлан адал явдалд нь умбах гэж ирсэн. Таныг хит их өөртөө автсан үед 28 дахь сүүдэр гарч ирнэ. Амьдралын тань зорилгоо юу болохыг дахин нэг асуухад хүргэдэг. Харин эсвэргээрээ бүх зүйл голдөрлийнхоо дагуу урсах үед 28 дахь бэлэг таныг урдах зүйлээ бүрэн уусч ирээдүйдээ санаа зовох шаардлагагүй байхад тусалдаг. 3 дахь дэлгүүр нь энэ 41. Миний цацрал буюу намайг эрүүл байлгадаг зүйл. Таны эрүүл мэнд өлсгөлөнгөөс танд шалтгаална. Та хаа явсан газартаа шин зүйлийг бүтээх мэдрэмжээр өлсөж явдаг. Та бол гал ноцогч. Та шинийг санаачилж хүмүүсийг хөдөлгөөнд оруулахаар ирсэн. Гэрэлтэх ёстой үедээ цацрахын тулд та зүүд мөрөөдлөө толгооноосоо гаргаж дэлхийн ертөнцид биелэхийг нь харах нь танд чухал. Та үйлдэгч нэгэн учраас бие махбодд нь үйлдэхэд даган баясдаг. Та затгалан болох үедээ муудаж эхэлдэг. Та тасралтгүй хөдөлгөөнтэй байж эцэс төгсгөлгүй туршилт, адал явдлаар дүүрэн амьдрахдаа энэ дэлхийд шин зүүд мөрөөдлүүдийг бодит болгох хэрэгцээтэй хүн. Тэр нь амжилтад хүрэх эсвэл бүтлгүүт нь чухал биш. Харин та өлсгөлэн мэдрэмжээ дагаж шин зүйлсийг хүртэж туулахыг өөртөө зөвшөөрөх нь чухал. За сүүлийн дэлгүүр. Энэ дэлгүүр 31 буюу миний зорилго надад дээд сэтгэл ханамж өгөх зүйл. Та амьдралд агуу золиос гаргах гэж ирсэн тул амин хувийн сонирхлоо тавьж явуулан зүрх сэтгэлдээ энэ дэлхий дээрх үйлчлэлээ хааш чиглүүлэхийг даатгах хэрэгтэй. Сонгосон талбартаа та манлайлагч хэмээн хүлээн зөвшөөрөгдөх гэж ирсэн. Таны үйлчлэл ямар ч хэлбэртэй байсан жинхэнэ зорилго нь хөгжил, хувьсалтай хамт хөдлөхөд оршино. Иймийн учраас та бусдыг шинэ, илүү сайн ирээдүйд хөтлөх гэж ирсэн. Та нийтийн дуу хоолой, илэрхийлэл болох зорилготой. Иймийн учраас та гүн гүнзгий буулт хийж, итгэж, найдах шаардлагатай. Хүлээн зөвшөөрөл өөрөө аюулыг дагуулдаг. Танил дасал зүйлээс холдож, шин зам татуулахад хүмүүс буруугаар ойлгох нь түгээмэл байдаг. Бусад хүмүүс таны төдийгүй төслийг тань юу гэж бодох бол хэмээн зовнилоо тавьж явуулах хэрэгтэй. Ирээдүйн зүн хараа хэдий ч инээ илэрхийлнэ, та төдий ч инээ чөлөөтэй болж зүрх сэтгэлдээ төвлөх үүрэг хариуцлага тэр хэрээр нэмэгдэнэ. Эдгээр шалтгааны улмаас та өөртөө итгэж югаач хоош тавихгүй байх хэрэгтэй. За ингээд 4 гэрийн дэлгүүрийн уншлаганд дуслаа. Баяртай.